Сайн байцгаана уу? Налгачуудаа хайр түгэе мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Ижитэй орчлон баян бид энэ цаг мөчид ээжигээ баярлуулахыг хүссэн эрхэм үр хүүхдүүдийн хүсэлтээр хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай ээж наран цэцгийг нь баярлуулахаар хүрэлцэн ирээд байна. Хамтдаа дотгошорж төрсөн өдрийн эзний төсөөлөөжгүй байгаа баярт мөчийг нь хуваалцаж маш гоё цэцгийн баглаа мэдчилгээний өгсийг дамжуулсан. Сайн байна уу? Дэ наран цэцэг игч мөн үү? Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид ээлжид цэцчин наран цэцэг игчтэйгээ уулзаа. Харшин сайхан шинэлүү? Сайхан шинэлээ, заршин сайхан шинэлээ. Тий. За, миний чи өнөөдөр чи 2 дугаар сарын 28. Тий. 2 дугаар сарын 28 миний төрсөн өдөр. Төрсөн өдөр эмнэлэгт одоо яах вэ? Би тэгээд анги үсттэй. Танги сайхан л нэмчнэрээ сайхан эмчилж байна уу юм гээ. Яач гучаа үдсэн тийм юм байна. Цогцол сайхан юм. Охин нэг налагчуудаа хайр түгээгээд мэдчилгээ хүргэдэг. Ер нь та манайхыг үзчихэв үү? Үзчихсэн байхаа. Дандаа телевиз үзсэн суух юм чинь одоо. Тий. За тэгвэл тэр газараас танд гээд ийм тэгтэйхэн сайхан чицэг үгээ явуулсан. За юун түрүүнд эхлээд нартад мэндэлсэн нандан сайхан өдрийн мэндийг нийт налагчуудын зүгээс хүргэж байна. Төрсөн өдрийн мэнд. Төрсөн өдрийн минь одоо налагчуудынхаа бүхэл настайчуудаа бас энэ тий бүгдээрээ эрүүл их саруул сайхан урт настай удаан жаргалтай яваарай ачуучтайгаа сайхан яваарай л гэж өрөөдөө тийм ээ ер нь хэдэн хүүхэд төрүүлж өсгөө 6 хүүхэд төрүүлж өсгөлээ тэгээ 3 хүүхэн 3 охин тий бүгдээрээ л ажил хөдөлмөрөө хийгээл тэгээ сайхан явцгааж байна. Тэгэхээр мэдчилгээ явуулах их олон хүн байгаа юм байна тийм үү? Яг алнаас нь юм болоо. Хүлээж байгаа хүн байна уу? Орчдуулмал байх гэж бодож байна. Ингэх гэж байна. Одоо охин нь энэ бэлгийг өгөхөөс өмнө бас нэг даалгавартай. За, танд хэлээрээ гээд чигтэйхэн мэдчилгээнээ сайхан өгсөйг бичээд явуулсан. Тэрийг нь их сайн тодуудаад өгвөл бэлэгний эзэн тодорхой болох учраас их сайн сонсон шүү хоёраа. За 10 сар хевлэдэн тээж ангар уургаан цадтал хөхүүлсэн алтан дэлхийг бидэндээ таниулсан авралын шүтэн ээж минь таньда баярлалаа гэж хаягалсан байна. Ээжээ мөчөөн тэнцвэрч хөлд орохын цагт мөөмөнд нь багтаагүй сүү сэтгэлд нь шингэдэг. Мөрөөн цугуулж тамглан хүн болохын цагт сэтгэлд нь багтаагүй сүү санчинд нь гэрэлддэг сайхан буурал ижигийнхаа ачийг дурсан санаж байна. Өнөөдөр таны минь төрсөн өдөр өнгөт орчлонд хүмүүн заяаг олж мэндэлсэн баярын өдөр шүү. Ээжээ таньда өрсөн хязгааргүй их хайртай тандаа талархаж явдаг өөр дээрээсийн буулгүй өдий зэрэгтэй өсгөж хөндийлгэж гарыг минь ганцганд хөлийг минь дөрөөнд хөргсөн ижигийнхаа ачаар 5 сайхан өрсөн хүний дайтай яваа шүү тандаа хайртай шүү эмнэлгээс гарахаар нь их хой төрсөн өдрийг тэмдэглэж өгнө өнөөдөр тохиож байгаа баярын мэндийг таны гарын 5 хуруу болсон сайхан өрсөөсөн хоёр бэлгээр мэдчилгээ дэвшүүлж байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгээд ер нь таалагдчих юм. Таалгаж байна ачин сайхан. Ийм бэлэг ирнэ гэж бүр бодооч үгүй. Зүудлээч үнэлээ. За тэгээд хоёулангийн энэ бичлэгийг одоо утасны цаанаас өстөө нөгөө өөр хүүхдүүд ач хуч бүгд л хараа сууж байгаа байх та. Юу гэж хэлэх бол яасан бол ийсэн бол гэдэг. Яг одоо хүүхдүүдтэй хандаж гоё үг хэлээд их. Хүүхдүүдээ улсын хоорондоо сайхан хөдөлмөрлөөд тэрвэр хүүхдээ сайхан хүмүүжүүлээд сайхан үний зэрэгтэй хүн болгож яваарай л гэж ээж захин дөө. Тий. За баярлалаа. Тэгэхээр 6 сайхан хүүхэд төрүүлж өсгсөн. Алдардхийн 1-2 дугаар одонтой. Араас нь бас мундаг эмээ гэж байгаа. Тэгээд ач хүчийнхаа аз жаргал донд энэ орчлон дандаа гоё гэрэл гээгээд өгтөж байгаарай миний ихч. Гал мөрөн жил айлчлан ирсэн байна. Гал шигийн дүрлзэн ассан өөдөө морь шигийн хиймэрлэг сайхан байх болтугай. Зүүнний сүвчөрч урсах он жилүүдийн урсгал зүгээр л дэргэд минь байж хайрлаарай. Ээжээ гэж дуудах болгон доон баярлдаг. Ижил хідэн урстай та мань эрүүлийн хэл байж хайрлаарай да. Төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Ямар сайхан юм бэ. За энэ охиныг нэг би ээжийнхээ нууж унахсан үлэмсэн нуугтаж ургасан
харсан цэцэг юм би ээжийнхээ сарвчилж харсан надад сар шиг асгарсан